Өнөөдрийн Улсын онцгой комиссийн оролдооноор засгийн газрын хэрэгжлэх газрын дарга Монгол Улсын сайд өгсөн. За энэ агаарын бохирдолтой холбоотой асуудлаар өмнө нь үйл ажиллагаа чиглэлийг хариуцж ажиллаж байсан үндэсний хороог эргэж сэргээн байгуулах асуудлыг засгийн газрын оролдооноор хэлэлцүүлж шийдвэрлэх Улсын онцгой комиссийн шийдвэрийг гаргасан. За мөн орчин хүчний сайд, байгаль орчин үр амьсгалын өрсөлдөөний сайд, за нийслэлийн засаг дарга болон холбогдох бусад байгууллагууд дээр яг энэ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаатай холбоотой богино хугацаанд болон за дунд урт хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн наривчсан төлөвлөгөө гаргаж Улсын онцгой комиссээр хэрэгжлийг хангаж ингэж танилцуулах үүргийг мөн өглөө. За үүнээс гадна байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон эрчим хүчний сайд, нийслэлийн холбогдох удирдлагууд, за холбогдох хуулийн хяналтын байгууллагуудад за яг энэ сайжруулсан шахмал түвшний чанар стандарттай холбоотой энэ хөндлөнгийн ялангуяа гадаадын одоо шаардлага хангасан лабораториудад энэ чанар стандарт дээр тодорхой шинжилгээг хийж эргэж үр дүн Улсын онцгой комиссд танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.